Төрийн эрх мэдлийг ард түмний гарт байлгах хамгийн зөв хэлбэр бол төрийн шийдвэр нээлттэй ил тод байх явдал үлээ. Олон хүмүүсийн ойлгодог шиг нээлттэй ил тод байдал гэдэг бол гарсан шийдвэр хууль дүрмийн хэвлэлээр сурчлах хэлбэр биш юм. Харин аливаа шийдвэрийг гаргахын өмнө хүмүүсийг дэрхүү шийдвэр гаргах үйл явцдаа оролцуулж, санал бодлыг сонсож, тусгах тэр зам юм. Өөрөөр хэлбэл төрийн шийдвэр гаргах үйл явцад иргэд анхнаас нь оролцох тусмаа энэ нь ил тод байдал болох үлээ. Бусдыг хараад бид хууль хэрэгждэг орн байна гэдэг дүгнэлт өгөх нь илбэг. Харин өөрсдийнхөө тухай ярихдаа хуулиа хэрэгжүүлж чадахгүй байна, эсвэл хүсэхгүй байна, эсвэл ерөөсөө хэрэгжихгүй байл баталсан байна гэж ярьдаг үлээ. Яагаад? Хариулт нь тун энгийн. Ардчлал хөгжсөн олон оронд байдаг нэг зүйл манай оронд байхгүй байлаа. Өнөөдөр хинч үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг дэмждэг, хэнийг ч лам дээр очисныхын төлөө буруутгадаггүй, хинт ч хувийн өмч байгааг зөв ёсны гэж үздэг тийм нийгэмд бид амьдарч байгаа юлээ. Энэ бол бидний сонголт, бас бидний оюун ухаанд хэвшсэн ойлголт. Иргэний дуу хоолойг сонсох танхимдаа байна гэдэг угтаа бол яг л үн шиг ардчилсан нийгмийн хэвшсэн нэг ойлголт билээ. Монгол Улсын ерөнхийлөгч Илбэгд орж анх ажиллаа аваад 2009 оны 6 сард энэ өрөөнд анхныхаа зөвлөхүүдийнхээ хурлыг хийжсэн. Ирэх 4 жилд өөрөө юу хийх вэ? Ямар онцлогтой ажиллах вэ гэдэг талаараа бид нартай санал солилцож өөрийнхөө одоо байр суурийг бидэрт танилцуулж ирсэн. Тэгээ энэ танилцуулж байхдаа Илбэгд орж ерөнхийлөгч би бол одоо иргэдэд нээлттэй ажиллана. Иргэд одоо шийдвэр гаргахад идэвхтэй оролцдог үд хаалгыг нээсэн тийм ерөнхийлөгч байна гэдэг санаагаа хэлээд тэгээд иргэний танхим гэдэг үгийг анх хэлсэн юм байна. Би иргэний танхим гэдэг зүйлийг байгуулахыг хүсэж байна гэж. Тэгээд ерөнхийлөгч өөрөө шууд босоод эндээс шууд босоод та нар энэ хөшгөний ард юу байгаа гэж бодож байна гэж асуусан байхгүй. Тэгэхээр энэ хөшиг бол телевизээр их олон гарсан хөшиг. Би бол энийг телевизээр мэдх юм. Ерөнхийлөгч нарыг зураг авах үед ингээ ардталт нэг юм хөшиг байгаад байдаг. Тэгээ энэ бол фон гэж боддог. Ийм л зүйл байлаа л та. Гэтэл энэний цаана юм байдаг гэдэг тухай бид нэрээсээ бодож үзээгүй байсан. Тэгээд ерөнхийлөгч өөрөө ирээд за энэ хөшгөний ард байгааг хэдүүлээ үзье гэд ингээ хонголгосон багтаа. Их Монгол улсын 800 жилийн өргөтгөл барих үеэр барьсан ийм нэг шинэ өргөтгөлийн өрөө байгаа. Энэ өрөө одоо ашиглагдаагүй байгаа учраас энэ өрөөнд иргэдийг орж үгээ хэлдэг ийм танхим байгуулна гэж анх ерөнхийлөгч санаагаа хэлсэн. Тэгээд бид нарт хэлсэн л дээ. За энэ дээр ялангуяа иргэний оролцоо, хүний эрхийн зөвлөх. Энэ дээр энэ өрөөг тогтчлох ажлыг хөөцөлд энэ өрөөнд иргэд яаж орж үгээ хэлэх вэ? Тэр процедурыг боловсруул гэсэн ийм үүрэг өгсөн. Төрийн ордны аль ч өнцөг болонд иргэд чөлөөтэй нэвтрэх ёстой. Тийм учраас энд бол иргэдийн өмнө бол бүх хаалга нээлттэй байх ёстой. Энэ бүх хаалгыг нээлттэй болгох одоо журмыг боловсруул. Энэ өрөөнд одоо зохих тогтчлтыг хийж иргэдийг одоо энд хүлээж авч үгийн сонсдог ийм одоо танхимыг одоо нээж ажилд оруулах гэсэн ийм үүргийг анх үзсэн. Төрийнхөө бодлого шийдвэрт иргэд шууд ирж үгээ хэлдэг тэр журмыг боловсруулах ажил руу анх орж исэн л да. Дугаар сарын 19-нд ерөнхийлөгчийн өрөөнд болсон энэ ярианы маргаашнаас нь ерөнхийлөгчийн хүний эрх иргэний оролцооны бодлогын зөвлөх оюун гэрлээр ахлуулсан ажлын хэсэг иргэний танхимыг байгуулах, олон нийтэд энэ талаар ойлгуулах ажилдаа орлоо. Иргэний танхимын ажил бол айгүй урамтай бүтчихсэн. Хүмүүс нөгөө хаанч очиод дэмжлэг хүсгэд иргэд энд орж ирэх гэж байгаамаа гэхээр л тусламж дэмжлэг шууд одоо бид нэр хүссэн үед олдчихсэн одоо хамгийн сайхан дурсамж болж байгаа юм л да. Жишээлбэл одоо иргэдийг одоо суулгах сандал авах болж байгаа байхгүй. Тэгтэл тэр зүгээр зах дээр одоо тэр мебель зардаг газруудад манай туслах очоод энд иргэд суух гэж байгаамаа гэхэд тэр сандал зарж исэн хүн хүртэл бидний авах гэсэн сандалнаас их өөр тий хүндтэй сайхан энийг авалтаа гэж тэгжэн гэж байгаа байхгүй. Тэгээд хандивлагч нараас бид нар жишээлбэл тусламж хүсэжсэн л да энэ өрөөг тогтоолоход бас их мөнгө орсон. Тэгээд засгийн газраас энэ өрөөг засварлахад зориулсан төслөөс нь бас өрөөгөө засварлсан. Тэгэхээр засварчид ч байсан, дизайнерууд ч байсан, хандивлагчид ч байсан бид нар хинтл ханд бүгд иргэд орж ирэх гэж байгаа мó гэд ингээд хамгийн сайн сонголтуудыг бидэрт санал болгож энэ хэвсийг ав, энэ сандлыг ав, энэ тайз чинь арай л иргэдэд одоо жуулдж जैन ингэж гой болгох гэд ингээд өөртөөх нь одоо бидний санаанд
багтаагүй сонин санаанууд иргэдээс тэр хүмүүсээс их гарч ивж байсан. Тэгээ би бодож байсан байхгүй нэ иргэдэд одоо төрийн аппаратыг нээлттэй болгоно гэдг нь өөрөө ямар сайхан ажил байт юм бэ. Тэгээд би ер нь бид нар чинь төрийн өндөр албан тушаалтныг л одоо хүндэтгээд идэг. Иргэдээ бол яг зиндаанд нь хүртэл хүндэтгэж урд нь үзээгүй байсан юм байна гэдгийг яг мэдэрсэн. Тэгээ энэ ажлыг хийж явах явцад хүмүүс тэр хүндлэх ёстой ард түмнээ тэр хүндлэх ёстой иргэндээ хүн ямар их одоо жинкнээсээ хүндэл үзүүлдэг юм бэ гэдгийг мэдэрчээсэн тэр мөчүүд л одоо хамгийн сайхан санагддаг. Үннийг хэлэхэд цөөнгөө хүн төрийн ордон дотор иргэний танхим байгуулахыг эхлээд ойлгохгүй байсан юм. Төрийн ордон бол төрийн том дарга нарын ордон гэдэг хэвшмэл хуурай хатуу ойлголт тэдэнд байсан хэрэг. Дарга нарын суудаг ордонд жирийн иргэд хэдэн 10-аараа орж гараад байх гэж юу гэдэг байлаа. Гэвч ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүд тамгын газрын ажилтнуудын уйггүй 3 сарын хөдөлмөрийн дүнд төрийн ордны хүн таалганаас иргэний танхим хүрэх урт коридорыг нээлттэй болгож чадсан юм. Азийн сангийн өгсөн 60 санал иргэний танхимын анхны өмч боллоо. Дараа нь эндэр ширээг нээлттэй нийгэм формоос бэлгэллээ. Ингээд олон хүмүүс олон байгууллагын дэмжлэг хандваар иргэний танхим босч 2009 оны 12 дугаар сарын 15-нд нээлттэй хийв. Тэгэхээр иргэний оролцоогүй иргэний нийгэм гэж байж болохгүй. Хүний оролцоогүй хүний нийгэм гэж байж болохгүй. Тэгээд аливаа иргэний аливаа оролцооны хамгийн чухал хэлбэр бол тухайн иргэн шийдвэр гаргах явцад л оролцох явдал. Ерөөсөө л хэрвээ тухайн иргэн шийдвэр гаргах явцад оролцдог байх юм бол тухайн улс орон иргэн төвтэй тэр үндсэн хуулийнхаа гэдэг юм уу тэр ард түмнийхээ сонголтыг хэрэгжүүлж байгаа төр засаг болж хувирж байгаа. Аливаа ололт гэдэг бол аливаа улсын ололт гэдэг иргэндээ очиж ижил ололт болдог. Төрийн бодлого тодорхойлох хууль тогтоомжийг боловсруулж батлахад ард иргэд анхнаас нь оролцож хуулийг амьдрах хэрэгжих чадвартай болох үндэслэхүй шийдвэр гаргахад ардчсан төрийн нэг шинж өршдгөө. Монгол Улсын ерөнхийлөгч хууль санаачлагт нэг үндсэн субъект болохын хувьд улс орны өмнө тулгамдсан тодорхой асуудлуудаар хууль санаачилж төрийн бодлого боловсруулахад иргэдийн дуу хоолойг сонсч оролцоог нь зөх төвшин хангаж ажиллахаар санаачлаг гарган өөрийнхөө дэргэд ийм бүтэц бий болгож байгаа нь Монголд үнэхээр шинэ алхам болж байна. Иргэний танхим улсын хурал дээр явуулж байгаа нээлттэй хилцүүлэг, нээлттэй сонсголууд Монгол улсын иргэд ардчлалын соёлд суралцж, төлөвшөж, төрийн бодлого шийдвэрт хариуцлагатай оролцохын нөхцөлийг бүрдүүлнэ гэж бодож байна. Эдийн засаг нийгэм улс төрийн халиваа асуудлаар аль ч төвшөнд шийдвэр гаргахад иргэдийн дуу хоолой, тэдний санаа бодлыг тусгах нь төр иргэний хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, төрийн хууль тогтоомж, шийдвэр оновчтой гарч, үр дүнтэй хэрэгжих үндэслэл болж байдгаа гэдэгт та бүхэн марахгүй хаа. Төр засаг шийдвэрээ гаргахдаа иргэдийн дуу хоолойг сонсож, тэдний санал хүсэлтэд тулгуурладаг байхад ардчлалын үндэс зүйлсийн нэг төрийн бодлого оновчтой зөв байхын үндэс суурна гэдгийг хэн бүхэн хүлээн зөвшөөрдөг. Тэгэч манай ард түмэн эрдвээс бүгдээрээ хилцэл буруугүй бүлээн усаар угаавал хэрвээ гэсэн мэрэгэн үгийг одоо санаж явахыг үр өдөндөө захиж ирсэн байхаа. Өвөг дээдсийнхээ сургаалыг санаж өнөөгийн улс орнуудад өргөн хэрэглэгдэж байгаа ардчлалын хэрэгсэл ард түмэн иргэдийнхээ төрийн бодлого шийдвэрт оролцох оролцооны энэ сонгодог оролцооны аргуудыг хөгжүүлэх төр иргэний харилцааг бэхжүүлэхэд Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхим зохих хувь нэмрээ жинтэй оруулна гэдэгт ингэж итгэж байна. Ингээд та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.